Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 20 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. Have you had a kindness shown? Pass it on. Henry Burton. За тэгэхээр өнөөдрийн маань подкастын хувьд маш өмнөх хэд хоног яригдсан подкастуудын маань сэдвтээ давхцаж байна л да. Хин нэгэн чамд ийдэг зан сайхан сэтгэлийг өгснөө хэрэг тийм болол түүнийгээ бусдад тараа гэсэн утгатай. За тэгэхээр юуныхаа өнөөдрийнхөө персептийг ярихаас өмнө хэдүүлээ энэхүү персептик хэлсэн хүнийхээ талаар нэг ярьцгаая. За тэгэхээр Henry Burton гэж хэмбэ. Тэрээр Английн зохиолч юм байна. Тэгэхээр тэрээр 1840 онд төрсөн. Англид төрөөд тэгээ яг нөгөө өсвөр насан дээр ингэ явж байхдаа Америк руу нүүж байсан юм байна. Тэгээд тэндээ ингэ сураад ер нь бол буцаж дараа нь түүнийхэн дараа нөгөө Англи руу буцаж ирээд тэгээ яг энэ нөгөө нэг өөрийнхөө зохиол ялангуяа нөгөө шүлэг их бичдэг байсан хүн бахны. За түүний хэлснээр тийм шүү дээ. Одоо нөгөө бусдад сайхан сэтгэл гаргах эсвэл бусдад нөгөө илдэг зан үйл үлдэх тэд нар маань ингээд яадаг вэ гэхээр нэг юм бичлэгүүд бас зөндөө байдаг штэ. Яг юм сайн одоо нэг хүн лөө ингээд жишээ нь амар гоё ингээд сэтгэлээсээ ингээд инээгээд зөрөхөд нөгөө хүн маань ч гэсэн цаашаага өөр хүнд ингээд өөр хэрэгтэй нэгэнд нь ингээд инээгээд тэгээ нөгөө зөндөө олон хүмүүсүүдийн яг ингээд тухайн өдрийн сэтгэл зүг ингээд гоё эерэг болгож чаддаг. Яг л тэр шиг одоо яг ингээд нөгөө нэг үхрийн ивэр дөрвөл 1000 үхрийн ивэр дөргөн. Яг нөгөө Монгол зүрх маань жоохон тийм сөрөг талаар ч юм уу хилдэг л дээ. Гэхдээ нөгөө талаараа нэг үхрийн иврийг одоо нөгөө сайн эерэг зэлээр дөргөх юм бол цаашаага тэр маань 1000 үхрийн иврийг одоо нөгөө эерэг байдлаар нь дөргөх боломжтой гэсэн тийм утга санаа илэрхийлж байна гэж би бодож байна. Та хэд гэж бодож байна? Өөрсдийнхөө бодож байгаа яг санаа юу вэ тэд нарыгаа дор комент хэсэгт үлдээгээрэй. Чиний итгэл танд панда комент бусдын бодол санаа амьдралын одоо нөгөө үзэл баримтал зэрэг тиймэрхүү зүйлсийг сонсох бүр үнэхээр дуртай нэгэн. За тэгээд хэдүүлээ бусдад өөрсдийнхөө сайхан сэтгэл эерэг илдэг зангаа түгээцгээе. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөж байна. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд